Зохиолч Балсан цэрэнгийн ойдов. Хантай нурууны зэрлэг цамб. Даяанчилж биш, бадарчилж биш. Зүгээр л эр биеийнхээ хямрыг сэргээж эрх дураараа сэлгүүцэх гэж аглаг тайгын эзэн болсон зэрлэг цамбын тухай өгүүлсэв. Түүнд үнэндээ хүн алж хүрээ талсан мэт хүмүүний аж төрлөөс биенхүү холдох ямар шаардлага байв? 1840-од оны үед Түшээд хан аймгийн Дайчин ван ханд доржин эцэг Амбан вангийн үед тус хошууны нэг айл харуулын албанд тушаагдж төмрөн хэмээх хөлийн боомтод нүүн очиж гэр харуулын албан өртөөний үүрэг гүйцэтгэх болжээ. Тэр айл цамб хэмээх өлчир чирэг өсгөлүүн бор бандтай байж. Энэ банд хар багасаал ан авд хорхойсч буу шийдэн мөрөвчлсөөр 3-4 хоногоор алга болчихдаг сонин аран шинтай. Одоогийн хар бол уул хадаар тэнэх гаж донтойч гэж хэлж болохоор чөтгөр шиг сэргэлэн хүү байжээ. Тэгээд нэг л өдөр бүх насаараа хоригдох ял аваад үрд явчихсан мэт гэвгэнтэл хэл сурггүй тагчиг болчихжээ. Тэрбээр Хантай нурууны арын зэлүүд бууд уул хадаар явсан анчин гөрөөчин хүмүүстэй хаяа нэг тааралдах боловч олон таван үг ярьдаггүй, оршин байгаа газраа хэлдэггүй байж. Хүнтэй нийлэх дурггүй, үс хизэг нь ургаж сагсаайсан, зүс царай нь гандаж хөхөрсөн, ангийн арьсан навсархай хувцастай, ааш авир нь ширүүн дүртэй учир түүнтэй таарлцсан хэм гойч хэрдгийн цочж бушуухан зайлж оддог болжээ. Чухам энэ лүүднээс түүнийг зэрлэг цамб гэх болсон бөгөөд хүн амьтан айлган сүрдүүлж алж хядснаар зэрлэг хэмээх хочийг авсангүй. Эдгэр залуугийн ааг омог эрэмгийн чадлынхаа хүчээр эзгүй хээр хөндлөн гулдаг хэрн тэнэгч энэр агнсан ангийнхаа мах арьс үсийг ахай гүний лувсан хайдвын хошуу хүрээний ламнар болон хятад бүүсэнд өгч хэрэгцээт зүйлсээ авдаг байжээ. Хаяа бас шилийн сайн эрийн жамаар хазаар гүйлгэх дурн хөдөлж ноёд баядуудын адуунаас хамгийн сайхан хурц дөрвөн мордыг бугуйлдаж бариад аваад явчихна. Зэрлэг цамб Хантай нурууны ард талд байх Мойдой хэмээх бартай ихтэй уулын оройд бүдүү модоор зааж барьсан пүнзэнд хүлэг мортойгоо хамт багтаж оргинон идрээсийн хүйтэн цасан шуурга халуун зуны үд ширүүн борооны солигдмол үзэгдлийг ажиглан харган бодонгийн дөрвөн өндөр бугын борц тарг айргаар хооллоо загсахгүй урд зүгийн хатуухан дарсыг луун хээтэй ваарнаас тонгойлгоод хүд залгилж суудаг байсан гэдэг. Ястай л эр хүний жаргал эзгүй хээр гэчийг бодит амьдрал дээр төгс хэрэгжүүлдэг байсан болол тайм. Гэхдээ эр хүний жаргал цэнгэл зөвхөн идэж уух, өмсч зүүх, эдэлж хэрэглэх төдий ихнэр хязгаарлагдахгүй юм. Бүсгүй хүнтэй энгэр зөрүүлэх нь эр хүний амсах ёстой жаргалын нэг мөнөөсөө мөн билээ. Цаашлаад үрийн зулай өнөрлөх нь дээдийн дээд жаргал. Зэрлэг цамб өвнийг ч бас тойрч гарсангүй. Түүний хүлэг мартайгаа хамт багтдаг оромж нь нар сарны гэрэл чөлөөтэй нэвтэрдэг гэгээвчтэй. Мануул шилвэсний арьсаар өвч бүрэн доторлсон тансаг пүнз байхагаад баавгайн арьсан гуц давхарлан дэвсэж азарган чонын арьс зүүж хийсэн хар сортой хүнжил нөмөрдөг байж. Тэрбээр утаа идсэн цахиур буу дэрэгдэн шахуу дүүжилсэн 3 хавх алуурчны гартал баймаар аймар том сүх хэд хэдэн төрлийн урт өргөн хутга юугаан ээлжлэн ширтсээр бүх нойронд автаад хэдэн бээрийн цаан сонсогдох чимээ гарган хорхирон зүүдлэх ажаам. Нэгэн өдөр тэрбээр намар болчихлоо доо. Тарган гөрөөсөөр ганцгаа милааж ирвэл бидэн хоёрын хэмэр лунд ачиг сэргэндэ
хэмээн хүлэг морныхоо сугсалзах дэлийг илбэн хүүрэнсээр зүүн зүгийг барин дэргүүлжээ. Эх нутгийн нь элбэг дэлбэг ан амьтад ижлээ таньж ядах луга алмайран зогсож айж үрэх ээж болсон юм шиг түүнд санагдахаад зэрлэг ургамал адил хээрийн салхинд үлээгдэж явсаар адгуусны чанарыг олж зэрлэгшиж бойн тэр байжилд. Цамб хүү ой хөвчөд бүгснээсээ хойш 10 гаруй жилийг ардаа орхиж 30 насыг зооглоод байгаа нь энэ. Эдэр залуу наснда даанч ажиггүй явсан цамбыг морин дэл дээр гальгуулж явтал эмэгтэй хүүхдийн сандран хашгирах шингэн дуу сонсогдох нь тарай. Эрдэнэ мангийн хошууны баруун захад эзгүй хээр хэсэг хонь дагаад уйлж явсан охин дээр цамб хар хурдаараа давхин очжээ. Охин эхэндээ түүний зэрлэгдүү маягийн царай төрхнөөс айж эмээсэн ч сүүлдээ аргагүй л хувь заяатаагаан эвлэрч өөдөөс нь үг дуурхтайгаа боломгцоо хот айлын нь хүмүүс таргун тахлаар өвдөж ойр хавийнх нь уул хадаар дөрвж одсноор ор хоронгүй харж хандах хүнгүй тэнж яваахан хэлжээ. Ингээд зэрлэг цамб 17 настай охин цэрэн ламыг мориндоо дүүрэн авч явсаар модон пүнзэндээ авчирч хамт амьдрахаар болсон байна. Тэгээд ахын ёсоор халамжилж алхан бүртэн түшиг болсон ч хөрмөн баавгай адил сүрдмээр дүр төрхтэй түүнд цэрэн лам охин арай л өөр маягаар дотносч эхэлжээ. Эхэндээ цамбаха хоолойд хэмээдэг байсан шингэн аялгуу яванда цамба чи хоолоо идэвчтэй гэсэн гэгэлдсэн тунирхлаар солигдсон байна. Зэрлэгдүү ахынхаа сүр хүчинд дулдуйдан хэдэн шөнө энгэр цээжинд нь асч нүмер бараад чхонсон охин баг зэрэг ичингүрэн түүний биеэс гар хөлөө суглан атираад өчүүхэн зай үүсгэж харин энэхүү зайг ойртуулах үүрэг цамбад оногджээ. Ийхүү эр хүний жаргал эзгүй хээр байдгийг мэдэрсэн цаг мөчөөс эхлээд мойдой уулан дах пүнзэнд эр эм хоёр хүлэг морныхоо хамт аж дөрөн жаргах болж хойтон хаварн цэрэн лам бие тулгар болсон тул цамб түүнийг айл амтан бараадуулахар шийдэж хантай нурууноос их авсан ордог харуулын их рүү бууж нэгэн айлын гадаа эртэл тэр айлынх нь тарвган тахалд бүгдээрээ хяарсан байсан тул үнэр танар гэж ойртохын чарга байсангүй. Тиймээс цамб хүн амьдарч болсон газар хүүхэд төрүүлж яагаад болохгүй байх вүлээ. Хоёулаа ерөөсөө оромжиндоо буцаад очие. Амин дээр тулахад арга чарга олдноо гэснээр цэрэн лам мойдой уулынхаа пүнзэнд төрхөөр шуударчээ. Төдөлгүй тэр хүү төрүүлж зэрлэг цамбч нялх хүүхэд гардан авч эцэг болсноор уулын амьдралаа орхиж олон түмнээ бараадахаар шийдсэн байна. Цамб цэрэн лам хоёр мойдой уулын пүнзэнд төрсөн хүүдээ донд хэмээх нэр хайрлсан бөгөөд энэ хүү хожим ёстой л эр бярн тэгширсэн цайхан эр болж долоон хошуу даншиг наадамд барилдаад начин цол хүртэж даншгийн начин цамбын дондог гэж нэг хэсэгтэй л дуудуулжээ. Хүмүүний насыг богинохон гэдэгч дуусшгүй үргэлжилтэйгээр амьдралын дурсгал болж урт удаан жил мөн хүрдэг билээ. Зэрлэг цамб хэдийгээр залуу зандан насаа ой хөвчөд ганцаардмал байдалтай өнгөрөөсөн ч энэхүү гайхалт хүмүүний үр удам өсч үржсээр өнөө цагтай золгосон байх бөгөөд цамбын аж охин дондгийн дунжи 1980-ад оны үед Булган аймгийн Хишиг өндөр суманд амьдарч байгаад 1995 оноос үр хүүхдээ дагаад аймгийн төв бараадах болжээ. Дунжигийн өвг эцэг буюу хантай нурууны зэрлэг цамб 1917 онд 70 гаруй наснда түүний гэргий цэрэн лам 1925 онд 68 наснда таалал төгсжээ. 1980-ад оны үед Булган аймгийн Тишиг сумын Эрийн харуулд амьдарч байсан
Анчин жамсрангийн цүлтэм, ордгийн голын аюурын дансран нар биднийг баг байхад шилийн сайнэр зэрлэг цамбын тухай хөгшчүүл их ярьдаг байсан. Хантай нурууны ард талын Мойдой уулын баруун суганд цамбын гозгор нэртэй жижигхэн байцхад одоо хүртэл байж л байна. Дээр үед энд морь хүн элбэг багт хуйц томоохон пүнз байсан гэдэг юм. Тэгтэл нуглаа завхаргалын үед шатааж устгасан байгаа юм. Дотоод яамныхан сүм хийдийг галдан шатаахын хажуугаар нутгийн ардын шүтэн болсон шилийн сан ирсэн оромжийг хүртэл устгаж байсан нь мөнч тоогүй яа гэж халгалцгаадаг байжээ. Зохиолч Балсан цэрэнгийн Ойдов, уншсан Эргэнбаярын Баддорж.